Улсын хурлын дарга их болтод өнөөдөр улсын хурлын гишүүн соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьлаа. Эх оронч үндэсний үзлийг төлөвшөөлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг болох телевиз, радио болон кабелийн суугаар дамжуулан Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг сурталчлан таниулах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөллийг ашиглах явдал гэж үзэж байгаа юм а. Телевиз, радио болон кабелийн суугаар дамжуулагдж байгаа уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийн үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол улсад бүтээсэн бүтээлээр хангах шаардлага тулгарч байгаа талаар улсын хурлын гишүүн соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл танилцуулсан юм а. За олон нийтийн өмнө одоо үндэсний соёлыг түгээх, үндэсний өв соёлыг түгээх үүрэг хүлээдгийнхаа хувьд үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлэх нийт одоо уран сайхны хөтөлбөрийн 60-аас доошгүй хүн үндэсний одоо уран бүтээл байна гэсэн ийм томьёол орж байгаа. За хүүхдэд зориулсан уран сайхны бүтээл дотроо 70-аас доошгүй хүн үндэсний уран бүтээл байна гэдгээр оруулж ирж байна. За мөн арилжааны телевизүүд, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа Монгол улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн сувгаар бол үндэсний уран бүтээл нь уран сайхныхаа хөтөлбөрийн 50-аас доошгүй хувь байна. За энэ дотроо уран сайхны киноныхон бас 50-аас доошгүй хувь байна гэж оруулж өгж байгаа. За хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөр дотроо 60-аас доошгүй хувь нь үндэсний агуулгатай байна гэж оруулж өгж байгаа. За кино театруудын хувьд гэх юм бол энэ квот бол арай бага байгаа. За кино театрт хүн өөрөө одоо мөнгө төлж очиж киногоо үздэг учраас хүмүүсийн сонголт бол төрөл бүрийн байж болдог. Гэхдээ кино театруудын тухайн сарда үзүүлж байгаа үзүүрийнх нь 40-оос доошгүй хувь нь үндэсний кино байна гэж оруулж өгж байгаа. Тэгэд энэ 3 квотыг оруулсан хуулийн төслийг бол бид сая улсын хурлд өргөн барьлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл үзэж байгаа юм. Соёлын өрсөлдөөн донд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт, зан заншил, соёлоо хамгаалах, соёлын давтагдшгүй байдал онцлогийг хадгалан даяаршихын тулд Монголын түүх, үндэсний соёл, зан заншил ахуйг харуулсан радио телевизийн нэвтрүүлэг хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэрээр онцолсон юм а.